Сайн байцгаана уу? Та бүхнийхээ амрыг ирэмэнд чилж байна. Технологийн гайхамшиг нэвтрүүлгийг эхэллээ. За өнөөдрийн сэдв бол бүх зүйлийн интернет гэдэг сэдвээр ярилцсан. За студид компьютерийн шинжилгээ ухаанч хас чулуу хөтлөгч орно хоёр ажиллаж байна. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар E-Mart болон цахим ирээдүйд хамтдаа G-Mobile маань ивэнтдэг ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV, Од Мундар радио 107 болон 83.3 гэсэн хост толгойноор FM-ээр та бүхэндээ хүрдэгэ. За өдрийн мэнд хүргье хасаа. За өдрийн мэнд. За IoT гэдэг хүмүүс сонссон байж байгаа. IoT гэдэг. Internet of Things гэсэн. Things гэхээр одоо зүйлс гэх юм уу, юмс гэх юм уу те. Юмсын интернет, зүйлсийн интернет гэдэг янз бүрээр нэрлэдэг. Ер нь бол IoT-ийн тухаар өнөөдөр ярина. За зүйлсийн интернет гэдэг. За энэ зүйлсийн интернет гэдгийг болохоор яг анх болохоор интернет болохоор хүмүүсийг холбох гэж, хүмүүсийн одоо харилцаа холбоог зохицуулах гэж ингэж гарч ирсэн байдаг. Гэтэл интернетийг одоо хүн биш, одоо ер нь бол тоног төхөөрөмжүүд. За хиймэл оюунтай агентууд, роботууд энэ төр илүүтэй ашигладаг болно гэдэг. Интернетийг бол одоо хүн одоо ашиглах болж эхэлж байна гэсэн үг шүү дээ. Анх бол хүмүүсийг холбох гэж гарч ирсэн бол одоо л илүүтэйгээр одоо энэ тоног төхөөрөмжүүд, роботууд, энэ хиймэл оюунтай агентууд илүү ашиглана гэсэн. Одоо нэгсэндээ бид нар зориулаагүй тэд нар зориулсан болох гэдэг шүү дээ, тий. Бид нар явгаар интернет орох юм бол шиг. Бид нар бол орсон юм л байна л да. Нэг төмөн тоног төхөөрөмжүүд ороод ирэхлээр одоо би бол гэртээ ганцаараа байжангууд гэр дотор ингээд нэг хөргөж байгаа, нэг тоос соргож байгаа, тий. Ингээд юм болгоно өөр өөртөө интернет ингээд холбогдоод ухаантай болоод эхлэнгүүт одоо яах вэ? Нөө нийт интернет дотор интернетийг ашиглаж байгаа хэрэглэгчдийн тоон одоо хүн бол маш цөөхөн хувийн эзэлдэг болоод ирсэн гэсэн үг шүү дээ. Бусад эд зүйлс өөрийн гэсэн одоо тэр одоо будаа агшаагч нь өөрөө интернет холбогддог болоод ирэхээр л тэр нэг хэрэглэгч болоод ороод ирж байгаа гэсэн үг байна. Тэгэхээр одоо интернет бол ерөөсөө хүмүүс хоорондоо холбогдохоос гадна хүмүүс өөрсдийн эд зүйл рүү холбогдох. За дээрэс нь эд зүйлс өөрсдөө хоорондоо холбогдох. Ийм одоо зориулалттай болоод эхэлж байна гэсэн үг. За ийм зүйлийг л одоо бид нар одоо зүйлсийн интернет буюу IoT, Internet of Things гэдэг. За нэг иймэрхүү юмыг хэлж яадаг. За яг уу ингэснээр ямар давуу талтай болох вэ гэхээр за би л тэр нэг будаа агшаагчаа, би л тэр нэг хөрөгчөө ингээд удирживэл баруун юм биш үү гэхээр үгүй. Одоо энэ зүйлсүүд хоорондоо ингээд холбогдсноороо маш олон давуу талуудыг бий болгож идэг. За одоо миний амар тайван тав тухтай байдлаас гадна тэ энэ тоног төхөөрөмжүүд хоорондоо илүү ухаалгаар холбогдох. За энэ хиймэл оюун ухаанууд энэ төр тэ энэ тоног төхөөрөмжүүдийг илүү хурдан цаг хугацаанд ингэж удирдах, шийдвэр гаргах, өгөгдлийг цуглуулах гэдэг ч юм уу тэ энэ бүх ажлууд бол интернетээр дамжаад зүйлсүүд хоорондоо маш сайн ингэ холбогдоод ингэж эхэлсэн байдаг. Ингэж эхэлснээр болохоор ерөөсөө илүү ухаантай л болно гэсэн үг. Интерконнектед болж ин гэсэн үг шүү дээ тэ интернетээр дамжуулаад зөвхөн хүмүүс холбогддог байсан бол одоо бүх багаж төхөөрөмжүүд хоорондоо холбогдоод илүү тийм интерконнектед ухаалаг нийгэм бий болж байна гэж одоо ойлгож байна гэсэн. Тэгэхээр энд бол интернетийн бүх зүйлсийн интернет бол маш тийм чухал үүрэг ролтой байж байгаа. За цаашаа нэг зүгээр фантази шиг юм яриа. Singularity гэдэг үгтэй. Singularity гэхээр одоо хиймэл оюун ухаанууд чинь ч юм уу аль сүлийн тоног төхөөрөмжийн бүхэл юм ухаантай болчихлоо шүү дээ. Энэ телевизээр хүртэл ухаантай болоод тий. Тэр гар утас ухаантай болоод одоо бид нар л хамгийн тэнэг нь болох гэдэг шиг шүү дээ. Адгийн юм уу будаа агшаагч хүртэл тий. Ухаантай болоод тий шүү дээ. За тэнгууд энэ тэр бүгдээр ингэж ухаантай болсоор гад хүний оюун ухааныг давн мавна гэдэг ойлголтыг бол бид нар singularity гэж нэрлэдэг. За энэ singularity дээр болохоор одоо юу гэж бодож байгаа гэхээр интернетийг ухамсартай гэж төсөөлөлтөө зүгээр одоо интернет гэдэг юм. Одоо бидний чинь нэг эд ис болгон гэдэг дуган тус тустай амьд одоо организмуд байгаа шүү дээ тий. А гэтээ ДНК-гаар адилхан одоо генетик нь адилхан ч гэсэн тус тустай бие даасан тэгээд хамтарч ажиллаад намайг бүтээгээд байгаа. Тэгээ би өөрөө тий тархины эснүүд, альсгүй арсны эснүүд миний эд эрхтний эснүүд бүгдээр хоорондоо тус тустай юм бижиж нэгдэж нийлж ажиллаад бие бүтээчихэж шүү дээ тий. Тэгээ би өөрийгөө бие гэдэг ухамсартай болчиход шүү дээ би. Ямар амар юм тий. Яг энтэй адилхан интернетийг бид нэм ухамсартай гэж бодъё л доо. Энийг singularity гэж бодож болох байхгүй. Интернет өөрөө ухамсартай, ухаантай гэж бодъё заяа. Яг бид нар тэрийг мэдэрчээч бол мэдрэхгүй ч гэсэн болол та. Миний итгэл өмчлөр бол одоо интернет аль хэдийн ухамсартай болцсон байж байгаа. За энэ хиймэл оюун ухаан альсгүй л одоо энэ ухаантай төхөөрөмжүүд бүгдээр хоорондоо холбогдоод энэ интернет холбогдсон бүх төхөөрөмжүүд өөрийн гэсэн юм ухамсар бий болгодог гэж үзэх юм бол дата центрүүд бол энэ том нөхрийн ой санамж нь бол.
За энэ cloud компьютерүүд талаар тарих нь бол харин IoT буюу өнөөдрийн бид нар ярих гэдэг энэ бүх зүйлс гэдэг зүйл бол энэ сенсорууд буюу тэдний одоо мэдрэхүй нь болно гэсэн. Бидний 5 мэдрэхүй гэдэг шиг энэ IoT төхөөрөмжүүд бол ерөөсөө эдрийн одоо энэ singularity ухамсарын юм мэдрэхүй нь болж байгаа байхгүй юу? Одоо эргэн тойрны мэдрэхүй. За жишээлбэл камерууд байна. Камерууд бол тэрний нүд болно гэсэн. За бидний гар утсан дээр байж байгаа, телевизэр дээр байж байгаа, бүх газар байж байгаа. Одоо энэ камер байна, бүх камерууд те энэ одоо ухамсартай интернетийн нүд болж байна гэсэн. За дээрээс микрофонууд одоо чихэн болно мэдээж. Дулаан мэдрэгчд гэдэг байгаа. Термостатууд гэдэг байгаа шүү дээ тий. Дулаан мэдрэгчд бол арьсан болно гэж одоо ойлгож болно. За дээрээс нь одоо бид нар заяа. Бид нар тэрний амтлах үнэрлэх мэдрэхүүн болж байгаа. Бидний хүртэл бүр тэмдрүүлээ болгоцсон байна тий. Харин төсөөлөгч нь яг үнэн тий. Бид нар ч ингээл энэ ямар гоё үнэртэй ус вэ тий. Энэ ямар гоё хоол вэ? Энэ сте ямар гоё амттай юм бэ? Энэ ямар муухай амттай юм бэ гэд ингээл пост оруулж байгаа, ингээл ярьж байгаа. Энэ бүх яаж нөгөө нэг ухамсартай нөхрий чинь хилэн болчихж байгаа байхгүй юу? За энэ мэтлэн бүр цаашаа ингээд айхтар явах юм бол одоо бид нар бол ерөөсөө энэ нэг singularity гэдэг ухамсарын одоо технологи гэсэн үг шүү дээ. Амилцсан технологи гэсэн. Энэ амилцсан технологи бид нар бол зүгээр өртөө нөхөн өрчхөн эргэтэн гэж одоо ингэж Wired гэдэг сэтгүүлийн одоо үүсгэн байгуулсан Kevin Kelly гэдэг хүн хэлсэн байдаг. Юу нөхөн өрчхөн эргэтэн нэ? Бид нар хүн төрөлхтөн бол ерөөсөө л тэр технологи бол амилцсан гэж бодъё л да. Технологи ухамсартай болцсон ингээ амьдаа босоод. Яг төсөөлж байна. Энэ том амьд болсон амьтны бид нар бол ердөө нөхөн өрчхийн л эргэтэн гэж ингэж айхтар үг хэлсэн байж байгаа. За тэгэхээр ерөөсөө интернет гэдэг бол өөрөө нэг юм том механизм, нэг том юм оршихуй, нэг тийм том ухамсар гэж үзэх юм бол бид нар тэдний хилнэ бахан, бид нар тэдний амтлах одоо хамар нь бахан тий, дээрэс нь одоо нөхөн өрчгийн эргэтэн бахан. За тэгээ дээрэс нь камер, микрофон бүгдээрээ тэр нөхрийн л юм хүртгүүн эргэтнүүд гэсэн үг. За тэр дата центр ментер клауд бүгдээрээ тарих одоо ой сономч ингээ болоо авчдаг. Наад амтэн чинь тэгээд интернет юм уу те? Тий, интернет өөрөө. За энэ компьютер гар утас бол ерөөсөө биднээс өгдөл цуглуулдаг зориулттай нэг тийм төхөөрөмж гэдэг. Одоо бидний хаагуур явж байгаа, юу үзэж байгаа, юу таалж байгаа, юу ярьж байгаа, юу харж байгаа ерөөсөө л одоо бид нар одоо бидрийг мэдрэхүүн тэр гар утас болчиход байна шүү дээ тий. Одоо компьютер. За энийг үр дамжаа бид нар ингээл уг нь лайк дараад байгаа юм шиг санагдаад байгаа. Гэтэл үнээрхтэй тэр технограт тэр нэг юм технологи өөрөөрөө мэдрээд байгаа гэж ойлгож үзэж болох байхгүй. Тэжээлэр хангагч зүгээр байгаа даа шүү дээ. Яг үнэ тий. Одоо яг л бидний нүдний эдиснүүд бол ингээд уг нь өөртөө тэр хүнд ингээл нэг юм оршин тогтнож байгаа юм шиг л те. Энэ ажиллаа хийхгүй бол болохгүй те. Өглөө ажилдаа яваад орой ажилласаа тарахгүй бол болохгүй. Тэгээд энэ би миний хийдэг ажил бол ингээ те. Гэрэл ингээд гарч ирэнгүүт нь ингээ цаашаа гэрэл болч гараад ирлээ гэд ингээ мэдгэтгэл юм л ажил хийдэг. Өөрөөхөө хөрх ингээл амьдэрж байгаа гэж бодож байгаа те. Эхнэр хөвгттэй те. Арга гэртээ ингээд айгуу тийм шүн мөн ингээ онтож амардаг нэг ийм нөхөр үйжсэн чинь би болохоор үнэ эрэхтэй тэрийг зүгээр нүд гэж бодож байгаа байхгүй юу? Яг харин тийм айгуу юм гоё ойлголттой байгаа байхгүй юу? Одоо ер нь зүгээр хүний биеийн 37 их 80 дис болвол бие даасан тустай амьд зүйл юм аа гэж тодорхойлцсон байгаа шүү дээ. Тэг чи үсгүй юм. Бие даасан л хүн гэсэн үг шүү дээ. Чинь тэр чинь тустай өсч үржиж байна. Одоо бохроо гаргаж जैन, шингэнэ гаргаж जैन, өөрийгөө сэлбэж जैन, насалж जैन тэгээ өгч байгаа шүү дээ. Тэгэхээр яг энтэй л адилхан бид нар өөрөө өөрсдөө байгаа нэг мундаг тэгээ ухаантай гэж бодоод гэтэл интернет гэдэг бол бүр амар том ухаантай ийм одоо оршихуй байгаад байдаг. Энэ оршихуй бид нар ердөө тэр нэг юм өгдөл үйлдвэрлэдэг нэм жижигхэн зүйлүүд болчих гэсэн үг шүү дээ тий. За яг энэ яг энэ өнцгөөс нь харах юм бол ерөөсөө интернетийн нүд, интернетийн чих гэдэг бол бидний гар утсан дээр бидний одоо тий эргэн тойронд байгаа бүх энэ камерууд, хяналтын камерууд гэдгсэн нь бүгдээр нэг өсөндөө интернет холбогдсон бүх багаж төхөөрөмж буюу бүх энэ сенсорууд бүгдээрээ интернет гэдэг зүйл, интернет буюу энэ singularity гэдэг ухамсарын одоо мэдрэхүү, 5 мэдрэхүүнийг нэ гэж ойлгож байна. За энэ бол ингээд юм фантастик сэтгэлгээ шүү дээ тий. За нэг иймэрхүү талаас нь одоо юм байна гэдгийг ойлгочих хэрэгтэй. За интернет холбогдсон зүйлс гэдэг юм. Ер нь интернет холбогдсон зүйлс гэж юу вэ? Интернет юу бас интернет холбогдсон зүйл биш юм гэдэг талаараас эхлээд ярихгүй болохгүй. Интернет холбогдсон байх хэрэгтэй мэдээч. За ингээ гэхдээ интернет холбогдчих юм бол одоо тэгээд интернет холбогдсон зүйл болж байгаа нөгөө нэг зүйлсийн интернетийн IoT болчихж байгаа юм гэхээр бас үгүй. Тийм үү. Яг хэд хэдэн шаардлага орчны мэдээллийг цуглуулдаг байх хэрэгтэй буюу одоо сенсорууд байх хэрэгтэй. За дээрэс нь түүнийг хадгалдаг байх хэрэгтэй. Өөр дээр.
За тэгээ боловсруулдаг байх хэвээр тэр боловсруулсан хадгалсан зүйлээ интернетээр дамжуулаад хуваалцдаг. За тэгээд интернетээр дамжуулаад өглөө хуваалцдаг гэсэн үг шүү дээ. Нөгөө сенсороор дамжуулсан одоо цуглуулсан мэдээлэл. За тэгээд хянагддаг буюу одоо тухайн төхөөрөмжийг бол алсаас интернетээр дамжуулаад эзэн ч юм уу те өөр нэг хиймэл оюухан ч юм уу ингээд хяндаг байх хэвээр. За энэ нөхөр маань ажиллаж гэнэ үү? Энийг маань өгдөл нь юу болж гэнэ гэдэг ч юм уу те. За тэгээд дээрэс нь удирддагдаг байх хэвээр. За энийг унтраач энийг багсах чи гэсэх чигээд иймэрхүү те бас дээрэс нь бие даан шийдвэр гаргаж чаддаг байх хэвээр. Ийм хэд хэдэн шаардлагуудыг хангасан байх бол интернетэд одоо интернет холбогдсон зүйл IoT гэж нэрлэдэг байна. За гэхдээ одоо бидний компьютер гар утас гэсэн уг нь бол ийм зүйл шүү дээ. Хэдий уг нь бол энэ шаардлагуудыг компьютер гар утас хоёр хангаж байгаа ч гэсэн энэ зорилго нь болохоор өөр болохоор IoT төхөөрөмж тооцогддог. Уг нь бол сенсор байж гэн бүх юм нээж гэн гэхдээ зорилго нь өөр байхгүй. Тэгэхээр IoT төхөөрөмжийн зорилго бол ерөөсөө энэ орчноо мэдэрдэг байх хэвээр. Тэгээд тэр мэдэрсэн өгдлөө хуваалцдаг байх хэвээр. Интернетээр дамжуулаад удирддагдаг байх хэвээр, хянагддаг байх хэвээр гэсэн. За будаа агшаагч бол муу юм байна. Оо яг үнэтэй сте супер чи надах чи тий. За энэ за рутер switch энэ төр бас орохгүй. Рутер switch бол бидний одоо интернет холбогдсон бидрийг интернет холбож өгж байгаа зүйл шүү дээ. Уг нь бол IoT төхөөрөмжүүдийг интернет холбож өгж байгаа зүйлүүд хэрнээ өөрсдөө ч интернет холбогдсон төхөөрөмж хэрнээ эдгээр бас ингэж IoT төхөөрөмжөд тооцогддог. Тий. Энэ болохоор зорилго нь өөр. Тэгээ дээрэс нэг эргэн тойрны мэдэрдэг сенсор байхгүй шүү дээ, тий. Тийм болохоор энэ юусаа биш болж байгаа. За тэгэхээр IoT төхөөрөмжөд юу ордог вэ гэхээр интернет холбогдсон ухаалаг гэж байгаа тодтолтой ихэнх юмнууд ингээ орчиж байгаа. За жишээлбэл автомат вендор машин бол хамгийн анх одоо холбогдсон IoT төхөөрөмж гэж ингэж явдаг. Нэг юм тийм Coca-Cola зардаг. Тэгээд тийм юм үгийн температурыг нэг хянчдаг. За тэгээд хэр их кола үлдсэн байна вэ гэдгийг алсаас ингээ хянаад мэдэрчдэг. Хідэн дөрөв цуглуулсан байна гэдгийг харчдаг. Нэг ийм анхны интернет холбогдсон Coca-Cola-ны автомат машин байгаа байхгүй тий. Энэ бол одоо хамгийн анхны IoT төхөөрөмж гэж явж байгаа. За ингээд шарх шүгэ ээж болно, хөрөгч ээж болно, залхуур ээж болно, ухаалаг цаг, термостат, GPS одоо танддаг энэ төхөөрөмжүүд бүгдээрээ гол нь интернет холбогдсон байх хэвээр. Эдгээр бол ингээд хамгийн тод жишээ нь IoT. За ингээд цаашаа нэг тухайн одоо тэр IoT төхөөрөмжүүдийг ямар технологиудаар бид нар боломжтой болгож болох вэ? Ер нь бүх зүйлийг бид нар IoT болгох гэсэн чинь хэд хэдэн асуудлаа тулгараадсан яаж шийдэх вэ гэдэг нь хэд хэдэн технологийн шийдлүүд байж болно. За жишээлбэл одоо бид нар өнөөдөр IP version 6 IPv4 гэдэг юм ашигладаг. IPv4-д нь одоо бидний нөгөө нэг чиний компьютер чи хаяг юу гээл тэнгууд нөгөө нэг 192 168 гээл нэг юм хаяг байхад байдсан шүү дээ тий. Энэ хаяг болохоор өөрөө айгүй тийм хангалтгүй хаягжуулалт байхгүй. Нэгэсэнд одоо бидний гэр орон доторх компьютеруудыг хаягжуулж дийлэхгүй байгаа ийм зүйл байхгүй. Тэгэхээр одоо бидний гар утас нэмэгдчихлээ. За дээрээс нь удааг шагш нэмэгдчих юм бол ингээд тэр хаягжуулалт хизээж хүрэхгүй байхгүй. Тийм болохоор дандаа ингээд тий локал юм хаягжуулалттай. Нэгэсэндээ би гэртээ будааг шагч нь интернет холбогдсон байсан ч гэсэн би интернетээр дамжуулаад шууд тийшээ хандах боломж байхгүй гэсэн. Одоо хаяггүй гэсэн үг байхгүй тий. Өөр юм гэсэн хаяггүй. Нэгэсэндээ нэг юм ганцхан хаяг дотор айгүй олон айл суугаад байгаа юм шиг ийм болчихж байгаа байхгүй одоогийнх нь. Ингээд дууссан гэсэн IP 4. За тэгвэл IP 6 гэдэг нь болохоор бүр ингээд маш олон оронтой болгоцсон ийм хаягжуулалтын систем байхгүй. Энэгээр одоо бидний нүүрэн дээр нэг ширэг шар ус болгоныг хүртэл хаягжуулж болно гэсэн. За тэгэхээр одоо бидний гэртээ байгаа бүх төхөөрөмжүүд бидний барьж авч байгаа лаптоп, гар утас, компьютер юу вэ? Интернет холбогдож байгаа бүх зүйл өөр гэсэн хаягтай болох боломжтой. За хаягтай болсоор ямар давуу тал үүсэж байгаа вэ гэхээр интернет энэ IP version 6 гэдэг IPv6 гэдэг хаягжилтаар холбогдсон бүх зүйл рүү би дэлхийн хаанаас шууд хандах боломжтой. Шууд тэр хаягийг хийгээл шууд хандна гэсэн. Амар амар. Үнээр гайхалтай тий. Ийм гэсэн. Тий амар тий. Амар гэдэг чи айгу зүв. За энэс дээр нь одоо бас нэг чухал технологи бол 5G гэдэг технологи байна. Бүх зүйл ингээ гэр дотор байгаад байна гэж байхгүй. Бүх зүйл ингээл те Wi-Fi routerтэй ойрхон байгаад байна гэж байхгүй. Одоо бидний гар утас бол ингээд те 4G гэдэг технологиор бол интернет орж чадж байгаа. Гэхдээ энэ 4G, 3G гэдэг технологийн сул тал өмнө бас ярьжсэн те маш олоолаа ингээд зэрэг ороод ирэхээр унцдаг, найдваргүй, тасалддаг энэ төргээд маш олон сул тал уцтай. Дээрээс нь маш удаан хамгийн гол хэдийн юм байгаа. Хурд хоцролт тэгээд өргөн гэдэг юм ойлголтууд байдаг. За хурд гэдэг бол одоо бидний ярьдаг нэг мегабит per секунд яадаг гэдэг. 1 секундэд хэр их мэдээлэл авч чадах вэ гэдэг. Хоцролт гэдэг бол хэр хурдан миний явуулсан сигнал өөр төр чи хэр хурдан очих вэ гэдэг энэ юм хэлж байгаа шүү дээ тий. Гуравт болохоор энэ өргөн гэдэг. Хэр өргөн шугамар энийг явуулж байгаа вэ гэдэг юм асуудал. За тэгэхээр энэ гурван зүйл хангалттай биш л бол одоо бид нар бол IoT-г мөрөөдөөч хэрэг байхгүй. Нэгэсэндээ бид нар бол тулцсан байсан. Бид нар зүгээр хоорондоо
За интернет орохоо байг гэх зүгээр шинэ жилээр хоорондоо шинэ жилийн мэд төргий гэж хэлэхэд хүртэл гацаад байдаг байсан шүү дээ тий. 4G 3G 2 бол ийм байсан. Баяр болохоор л гацсан шүү дээ. Тэгэхээр энэ дээрээс нь одоо энэ бодоо агшаагчаар нь ороод ирэх болцоо тэгээд дуус болно шүү дээ тий. Тийм болохоор бидэрт нь 5G гэдэг технологи бол зайлшгүй шаардлагатай. Энэ 5G гэдэг технологи бол ерөөсө худалчинд бол энэ IoT гэдэг төхөөрөмж одоо технологиг л нэвтрүүлэх зорилготой ийм одоо сүлжээний систем баггүй. За ингээд хөдөлгөөнтэй төхөөрөмжүүд гэсэн хамгийн гол энэ IoT гэдэг төхөөрөмжөд заавал гэр орнд байх албагүй буюу гадуур явж явах хэрэгтэй байхгүй. Ингээд годамжаар явж явах хэрэгтэй. Энд тэнийгээ хөргөлтөөр ингээд явж ангууд чинь тэнд ингээд өөрийнхөө интернеттэй ингээд бүх зүйлүүд нь өөр өөрсдийн гэсэн интернет холбогддог одоо нэгсэн дугаартай гэх юм уу дататай ингээд явж явах хэрэгтэй гэсэн. За тэргийг л одоо хангах гэдэг гэсэн. За тэгээ дээрэс найдвартай байдал гэж байгаа. Сүлжээний дааз гэж байгаа. Маш олон төхөөрөмжүүд нэгэн зэрэг нэг антеннал холбогдоод тэгэхээр эн чинь даах юм уу гэдгийг 5G бол даан гэдэг ингээд байж байгаа байхгүй тий. За нэг иймэрхүү. 5G гэдэг бол 4G гэдэг юмнаас шал өөр зүйл байгаа тий. 5G юу? Тий. Юугаараа өрүүлж нэг ямар ч гэсэн шал өөр технологи ашиглаад байсан. Тийм мэдээж өөр технологи. 4G-гээс бол хамаагүй хурдан. За нэгт. Түрүүний нэг хурд хоцролт гэдэг юм бол байхгүй гэсэн үг. Ерөөсөө энэ хурд хоцролт гэдэг чинь IoT гэдэг технологиг болгохгүй болгоцсон хамгийн чухал юм нөхгүй тий. Дээрэс нь одоо энэ нэг сүлжээний дац буюу бүх хүмүүсийг холбож дийлэхгүй байх чинь юун босод бүх төхөөрөмж вэ гэдэг чинь асуудал байхгүй тий. Тэгэхээр энэ бүх асуудлуудыг бүгдийг шийдсэн гэсэн үг 5G. Тий. За яг юу нүлээ нэг фундаментал нэг юм ингээд шал өөр байгаа гэсэн юм аа. За манад нөгөө 5G гэдэг нэвтрүүлэг байгаа тий. За тэрийг та бүхэн үзээрэй. Айгуу гоё нэвтрүүлэг болсон. За хоёулаа хамтран ажиллаж танилцуулъя. Чи эхлэхгүй би эхлэхгүй. За энэ айгуу гоё тоглоом би чирээд аваад ирсэн байж байгаа. За байж байгаарай. Өвлийн өвгөн шиг ухаж ирчихсэн шүү дээ. Тараа. За энэ ер нь бол миний яриад байдаг нэг одоо орон морон альсгүй физик гэдэг юмнаас илүүтэй. Энэ хим биологи гэдэг салбар бол илүүтэй хүмүүсийн сонирхлыг ингэж татдаг. Илүүтэй хүүхдүүдийн сонирхлыг ингэж татдаг юм зүйл бичдэг. За энэ хим биологи, за энэ дотор болохоор энэ ангаах ухаан энэ гэдэг бол ингээд тий одоо би л нэг яриад байдгүй болохоос ч бол эн чинь бүр хамгийн супер хамгийн олон хүний сонирх тийм сэдв байхгүй тий. Энэ хүүхдүүд ч одоо энэ дэлүү гэж юу юм гэ тий. Энэ дэлүү байгаа байхгүй энд. Ингээд дэлүү гэж байгаа би гайхаад байгаа. Хүү энэ хүнд дэлүү гэдэг юм. Дэлүү нь яг яад юм бол ямар ачин юм бэ гэ би өөртөө гайхаж байгаа байхгүй. Энд нэгээ үйждэг. За энэ нөгөө нэг энд нэг юм өвдөд байна. Энд юу байдیں гэж хөөхтөч чинь тэгээд байдаг шүү дээ. Тэгвэл энд байдیں гэдэг эн чинь бас ингээд энэ ингээс сална. Эдгээр нэгээд гаргаад ирээд харчуулна. За энэ зүрх үйж. Тийм ингээд ийм гоё. За энд ингээд илэг үйж гэн. Ингээд гиц гүзээж гэн. Энэ зүүн баруун ингээд бөөрнүүд үйж гэн гэх юмчлаа. За энд ингээд тарих байж гэн. Энэ зүрх нь утсан. За ингээд ясмас ингээд толгоо молгоо задарч батар энэ нэстэ супер энд гарын нэгэ авсан чинь гарныхан булчингийг авсан чинь дотор ингээд ясмас нь байж ах чийтэй. За энэ яадаг гэж хэдтэй вэ гэхээр ингээд батарей хийчихнэ. За батарей хийчихэнгүүтээ энд ингээд ийм карт сургуулж байгаа. Ингээд ийм карт сургуул. За энэ карт нь олон төрөл. За ингээд хит ингээд төрөл ингээд байж байгаа. За энэ төрлүүдээс нь одоо жишээл ингээд хийгээл те. Энд бол одоо ингээд ингүүд. За энэ тарих гээл. За энэ дээр нь болохоор ингээд Википедиаг нь энциклопед гэдэг ингээд горим байж байгаа. Тэгээ нэвтрхий тал горим. Нэвтрхий тал горим дээр нь яч бол ингээд тайлбар нэг сайн шиг те. Дэлүү гэдэг нь болохоор тунгалгийн системийг удирддаг юм гэд. Одоо цусны системийг одоо юу илэг шүүдэг шиг дэлүү гэдэг нь тунгалгийн системийг шүүнэ гэлдэг ч юм уу те. Одоо энэ тунгалгийн систем гэдэг ярина. За тэгээ ярьж иржсэнаа сүүлдээ ингээ хөөхтүүд чинь за ингээ тогтооцсон мэдсэн гэд бодож иж болно шүү дээ тий. За тэнгууд аваачаад энэ асуулт хариултын ингээд горим гэж асуух. Тий. Тэнгууд энэ нөгөө нэг тархин хаана байна гэдэг ингээд энэ байна гэдэг ингээд яг хав буруу хариулж олно. Гэхдээ дахиад нэг оролдоод үзье мүзий гэдэг нэг хүүхдийг одоо тэр нэг урамшуулж ингэж сурах гэдэг юм зориулсан ийм нэг хөөрхөн ийм тоглоом байж байгаа. За энэ бол ерөөсөө биологийн за анатомийн гэдэг байгаа шүү дээ тий. Энэ анатомийн мэдлэгийг хүүхдүүдэд олох гэдэг. За дээрэс нь шээ интерактив гэдэг. Зүгээр одоо ийм зүгээр нэг модель бол ингээ байж лээд нь шүү дээ тий. Тэгвэл эн чинь бүр интерактив асууж хариулна, тайлбарлана энэ төргээд. Дээрэс нь англи хэлээр тайлбарлангууд хүүхдүүд чинь англи хэлтэй болно тий. Brain гэдэг юм биш дээ гэдэг ч юм уу тий. Liver гэдэг юм байна гэд, gut гэдэг юм байна гэл тий. Энд дэр чинь олон ийм интерактив юм картуудтайгаа ингээд ийш нь харуулангууд нэг өөр, ийш нь харуулангууд нэг өөр ингээ байждаг. Ийм гайхалтай зүйл байж. Тэгээ карт нь харъя та. Наа чинь ясмас гэдэг тустай өөр байгаа. За энд болохоор ингээд савн нэгэ байж нэг иймэрхүү царайтай ийм тоглоомнууд байж байгаа. За энэ юуны ийм арт
мол цэгийн гэж ороод за тэгээ дээрэс нь энэ тоглоом гэж оронгууд сэтгэхгүй хөгжүүлэх тоглоом энэ төр гэдэг байж байгаа. За тэр дотор шинжлэх ухааны маш сонирхолтой тоглоомнуудаас дотор нь одоо энэ манай энэ тоглоом байж байна. Гэх мэтлээ олон тоглоом байж байгаа. Одоо хүүхдийн баяр болж байна. Хүүхдээ юу авч өгөхөө мэдэхгүй байгаа. Ийм хүмүүс байж байгаа юм бол энэ бол үнэхээр гайхалтай бэлэг болох болно хүүхдүүдэд бол. Тийм наа чи хүүхд гэлтгүй надаач гоё юм үнэнгээ хэлэхэд. Тийм. Айгуу гоё уустай тий. Энэ тэгээ зүгээр сервантын дотор байж байгаа төртлийн чинь бүр кул байгаа сте. Тийм. Тэр тарих марх нь ямар гоё юм бэ. Тэгээд нөгөө энэ картыг харсан чаа одоо жишээлбэл дархлын системд хамаарах эрхтнүүд тунгалгийн системд хамаарах эрхтнүүд, хоол боловсруулахад хамаарах эрхтнүүд, амьсгалын системд эдэргээд ингээд тэдний хийгэн ухт одоо хийдэг ч юм уу те. Тэ айгүй гоё бас танил мэдэх юм биш. Одоо хүмүүс маань одоо жишээлбэл одоо иммун системийн те юуг одоо аль аль нь орох вэ гэхэд яг мэдгүй юу бид өөрсдөө те. Яг ингээд өөрсдөө бид энэ дээр бол бүдэрч унаа. За тэгээд эн чинь бүдэрч унжаана гэдэг чинь өөрөө сурах хамгийн одоо мундаг процесс ихгүй те. Энэ интерактив гэдэг чинь одоо тэр хаана вэ гэж очиод дарж мардаг иймэрхүү байх юм бол хүн бол хэд дахин илүү сордог байхгүй. Зүгээр унших, зүгээр сонсохоос гадна зүгээр ингээд тэр нь аль үлээ гэхээр ингээд нөгөө нэг те. За энэ юм болов гэж алдаж онжиж хүний тархинд илүү сунаа гэсэн. За тэгээд зөвхөн одоо энэ шинжлэх ухааны тоглоомоос гадна бас ийм пазлууд одоо жигсо пазл гэж ингэ нэрлэдэг те. Жигсо пазл гэдэг одоо мянган ширхэгтэй жигсо пазл гэж байна. За энд болохоор одоо ийм мундаг ийм гоё бидний таньдаг колисем байж байна. За тэгээд энийгээ ингээд бид нар ингээд гэр бүлээрээ эвлүүлнэ гэсэн үг. За тэнгууд хүүхдийн сэтгүүжин сайн, дээрээс нь гэр бүлийн уур амьсгалч сайн тий. За ингээд зүгээр л нэг ийм колисемын зураг ингээ хан дээр аваад үлгснөөс ингээ хоорондоо хүүхдүүдтэйгээ гэр бүлтэйгээ гээд бөөнөрөө нийлээд багаараа хамтарч ажиллаад хүүхдүүд чинь бас багаараа хамтарч ажиллаж сурна, бие биендээ итгэж сурна, ажлыг одоо ажил үргээ хуваарлт хийж сурна гэсэн үг шүү дээ тий. За ингээд гэр бүлээр ингээд сайхан цаг хугацаагаа зарцуулсан, сайхан дурсамж бүтээж ингэж хийсэн энэ зураг хан дээр үлгэн гэдэг бол маш сайхан илүү үнцэнтэй ийм гайхалтай зүйл байх болно. За дээрэс нь мэдээж маш их тийм те хүмүүсээс тийм тэсвэр төвчээр шаардна мэдээж мянган ширхэгтэй ийм жигсо пазл гэдэг бол хэцүү маш хэцүү. За одоо энэ цулгаа тэнгэр байна. Энэ цулгаа тэнгэр мэнгэр хийсийг эвлүүлнэ гэдэг бол за тэгээд дуус тустай жинхэнэ нүдэ анжаагаад эвлүүлж үсгээс арга байхгүй. Нэг аз шаардна гэсэн шүү дээ. Хүс хүчээ гаргаж ингэж тэр үүлийг одоо сайлтар ажиглах нь шүү дээ. Яг энэ. Тэр колосеми одоо хаагураа нурсан байдаг яадаг ийдгийг бол өстэй зүгээр бүрэн жийжлэх юм биш үү те. Яг байна. Жижиг эсээр нь тэгэхээр би нэг айлд орсон чи айгүй юм нямба юм байдаг байхгүй юу? Бүх юм ингэж айгүй гой зэгцтэй байдаг. Тэдний тэгсэн чи ингээд бэлгэлсэн мянгатай одоо яг ийм пазлыг айгүй гой ингээд жаазлаа шилэн юунд юм гой хүрээтэй айгүй гой ингээд үн цэнтэй зүйл болгоод тавьчихсан. Би бүр харснаа ямар гоё альвэ гэж бодсон шүү дээ. Тийм шүү дээ. Яг би дөөрөөс л дээ гэхдээ. Тийм. Тэр чинь айгүй гоё харагдаж шүү. Атаархмаар. За ингээ ямар ч энэ тоглоомнуудыг бол бид нар ийм арт моолцыг юм ингээд онлайнаар захиалжуулна. Гар утасны аппликейшн татаж аваа суулгаад ингээд захиалжуулна. За ингээ зарим тоглоомнууд зарим одоо бараанууд бол бүр орон даяар хөргөлттэй энэ төр гэж байгаа. За бүр ингээ ийм арттай ойрхон байдаг бол гэрээ чи эргэн тойронд ийм арт байж байгаа бол ингээд зүгээр ороод авцсан ч болно те. Тийм тийм. Гэхдээ маш хурдан авахгүй бол ингээд бид нар ингээд зургатаар бид нэг радиогоор ингээ ярьж байгаа яаж байгаа гэх бүр гээд дуусч илээ. За тэр ч юм хүүхдийн баяр орж байгаа болохоор яарахгүй болохгүй юм байлээ шүү гэдгийг одоо анхааруулж илээ. Тийм. Тэг энэ бол одоо ер нь төрсөн өдрийн ч юм уу те аливаа юм бэлгэлэхэд айгүй гой сонголч бас энэ пазл бол. Яг үнэ тий. За ийм артаа баярлаа. Баярлаа. За энэ хоёулаа чинь 5G-г яриад ерөнхийдөө дуусч ирсэн. За одоо хиймэл оюуханы тухай ярина. За энэ IoT гэдэг төхөөрөмжүүд IoT гэдэг энэ сэдвийг ярьж байхад бол хиймэл оюуханыг ярихгүй өнгөрч болохгүй. Одоо тэгвэл алдас болно. За сенсоруудаас цугларч байгаа тэр өгөгдлүүд байгаа. Тэр өгөгдөл бол шууд ингээ бодит цаг хугацаанд цугларна. Одоо нэг нь ингээл цоглуулж байгаа интернет холбогдохоор явуулъя гэдэг биш. IoT гэдэг бол интернет холбогдчихсан төхөөрөмжүүдийг хэлж байгаа. Тэгэхээр энэ өөрсдөө цоглуулж байгаа энэ сенсоруудын мэдээллийг бол шууд интернетээр дамжуулна гэсэн. Тэгэхээр энийг хүлээж авч байгаа нэг нөхөр байх хэвээр. За тэр хүн байх нь юу л бол? Тэр бол хиймэл оюухан л байж таараа. Тэ? Нэг клауд дээр ажиллаж байгаа нэг мундаг ухаантай хиймэл оюухан. За энэ бодит хугацаанд ерөөсөө энэ маш их хөгжил ингээд цугларна. Зөвхөн одоо нэг сенсор байна гэж аахгүй. Дэлхийд даяар байж байгаа, хот даяар байж байгаа. Энэ бүх сенсоруудаас цугларч ирж байгаа их хөгжлийг ерөөсөө тухайн үед нь шууд боловсруулгуудаа тэр дорн одоо шуурхайлан энэ шийдвэр гаргана гэсэн үг. Нэгүсэндээ бодит цаг хугацааны өгөгдөл төр тулгуурласан шийдвэр гаргана гэсэн үг байхгүй.
Тэ? Одоо ямар потенциалтай гэдэг нь шууд мэдрэгж байгаа байх л та. Тэгвэл амьд болж таарлаа ш наадах чинь. Оо яг л тийм. Яг энэ нервийн систем байгаа шүү дээ. Би ингээл миний хуруунд нэг юм халуун хөрөнгөл би ингээл татчих байгаа шүү дээ. Яг л тэр чинь явж байгаа байхгүй тий. Тэгээ бүр ингээд цаашаа эн чинь явж байгаа үедээ AIoT гэж байгаа. IoT гэдэг юм байгаа шүү дээ. Тоос AI гэдэг юм байгаа шүү дээ. Тэгвэл энэ хоёрыг чинь нийлүүлээд надад AI байна. Надад IoT байна. AIoT. За энэ болохоор хиймэл оюунаар сайжруулагдсан ерөн зүйлс интернет гэж байгаа. Тухайн интернет холбогдсон зүйлс нь өөрсдөө хиймэл оюун ухаантай авахыг басан гэж хэлж байна. Түрүүн бол ингээд сенсоруудын мэдээлэл клауд дээр байгаа хиймэл оюун руу яваад тэн шийдвэр гаргадсан бол одоо энэ AIoT гэдэг бол өөрөө тэр интернет холбогдсонд байгаа төхөөрөмжүүд нь өөрсдөө гэсэн оюун ухаантай авахыг хэлж байгаа. Тэгэх юм бол яг түрүүний миний хэлдэг байхгүй. Халуун юм төрөнгүүд бид нэг хурууга татж байгаа шүү дээ. Энийг тарих шийдвэр гаргадаггүй гэдэг байхгүй. Энийг хин шийдвэр гаргадаг. Энэ болж байгаад өөртөө шийдвэр гаргацдаг. Энэ халуун юм хөрөхөөр шууд авдаг штэ гэдэг мэднэ гэсэн үг угаасаа. Тарих угаасаа аваарэ гэдгийг хэлнэ. Аль бол хурдан авах хэрэгтэй гэдгийг мэдж байгаа болохоор болчин өөрөө тархинасаа төрүүлээд ингээд тэр одоо хариу үйлчлийг үзүүлдэг. Энийг бол хариу уруул гэдэг байгаа штэ тий. Реакц гэж нэрлэдэг байгаа штэ тий. Чи арайч бас бодохгүй байх зүгээр реакц гэдэг юм. Тий, реакц гэдэг байгаа байхгүй. Энэ толгойг тастаад авсан байсан ч гэсэн халуун юм түрээд гар нь татна гэсэн. Нэгсэндээ энэ миний гар оюун ухаантай байгаа даа. Нэг өөрийн гэсэн нэг юм ой санамжтай байгаа дээ шүү дээ тий. Яг энтэй адилхан энэ интернет холбогдсон жижиг сажигийн зүйлсүүд чинь өөрсдөө өөрийн гэсэн хиймэл оюун ухаанд авахыг бид тэр AIoT гэдэг. Хиймэл оюун ухаанаар сайжруулагдсан зүйлс интернет гэж хэлж байгаа. За тэгэхээр одоо яг саяных шиг л төхөөрөмжүүд нь хувь хувьдаа л ерөөсө жижиг хиймэл оюун ухаануудтай. Тэгээ хоорондоо уян хатан байдлаар холбогдож чадна гэсэн. Одоо оюун ухаангүй төхөөрөмжүүд яадаг вэ гэхээр заавал ингээл нэг юм API ч юм уу нэг юм цаанаас нь тодорхойлогдсон програмчлал, цаанаас нь тодорхойлогдсон юм дүрмийн дагуу холбогддог байхгүй. Тэгэл дүрм жоохон зөрчингүүд альсгүй нөө юун зөрчингүүд юу гэдэг вэ одоо нөө вершн гэдэг чи одоо тий вершн зөрчингүүд хувилбар нь л ингээд нэг жоохон зөрчингүүд хоорондоо харилцаж чадгаа байлаа алдаа малдаа гараал ингээл айгүй ядаргаатай байдаг байхгүй. Хэрвээ өөр өөрсдийн гэсэн жижигхэн хэмэл оюун ухаантай болчихвол тэр чи хоорондоо ярилцаж байгаа л асуудлаа бүгдийг шийдчихнэ. Агентууд гэдэг байгаа шүү дээ тий. Надад ийм өгдлээ гэсэн. Наад өгдлээ чинь энэ л хэрэгтэй мэрэгтэй гэдэг ингээ хоорондоо аюу хөөрхөн ярилцж хагаад энэ асуудлуудаа бүгдийг хоорондоо өөр өөрсдөө шийдэж чадна гэсэн. AIoT төхөөрөмжүүд. За ингээ хоорондоо холбогдож ажиллах маш уян хатан мундаг байх нь. За дээрэс нь одоо нөө төвлөрсөн удирдлагын шийдвэр гаргалтыг хүлээлгүйгээр. Одоо яг түрүүний хэлсэн шиг миний толгойг тасцсан байсан ч гэсэн миний гар төлөгдөхгүйгээр өөрийгөө татна л гэсэн үг шүү дээ тий. Тэр дарууд нь одоо найдвартай одоо угаасаа л юм гардаг тодорхой шийдвэрүүдийг бол тэр дор нь өөрөөсөө бий таагаад төвлөрсөн удирдлагыг гаргачих боломжтой болчихно гэсэн. Ийм тархамл хиймэл оюухан болчихно гэсэн үг байхгүй юу? Юуны тухай яриад байгаа л гинт боцсноо бодоо агшаагчтай гэж саналаа шүү дээ. Оо яг үнэ. Бодоо агшаагчтай тий. Яг үнэ тий. Бодоо агшаагч өөрөө хиймэл оюуханд болцсон байж байна гэсэн үг. За тэгээ интернетээс тасарчна. Тэнгүүдээ интернетээс тасарч байгууд нэг ямар бодааг яаж агшаадаг үлээ гэдэг мартцсан байж штэ тий. Тэгэн бол өөрөө мэдээд агшаачдаг. Альсвал ингээд интернет би ингээд тасарчлаа гэд өөр чинь илтгэдэг ч юм уу тий. Энэ чиний юу ч болохоо олчоо гэдэг энэ нэг адаптер нь болохоо олчлаа гэдэг ч юм уу тий. Тэрийг өөрөө ухаантайгаар хилчдэг. Нэг ийм л ухаантай будаа агшаагчтай болчихно гэсэн. Яг нь ааштай энэ тэр будаа агшаагч саарах авлаас хэцүүлтэй тий. Будааг нь агшааж өгөхгүй бол төлж мүлээд ядаргаатаад байгаа болоос. За нэг иймэрхүү. За ингээд цаашаа ингээд явъя. Тоон ихэргээд одоо дижитал твин гэдэг бараг л ихэнх одоо хиймэл оюун ухаантай их хөгжилтэй бүгд юм дээр ингээд бид нар ярьж байгаа. За энэ дээр болохоор энэ үйлдвэрлэл ухаалаг хот мот гэл одоо тэр нэг индастриал IoT төхөөрөмжүүд гэл одоо үйлдвэрлэлийн одоо IoT үйлдвэрлэлийн зүйлсийн интернет гэх юм үү те. За дээрэс нь одоо ухаалаг хот гэдэг байгаа смарт сити энэ төр гэдэг байгаа шүү дээ. Энэ бүх зүйл чинь болохоор өөр өөртөө гэсэн тоон ихэртэй байна гэдэг өмнө ярьжсэн. Тоон ихэр байна гэдэг бол ингээ урьдчилан таамаглах боломжтой. За дээрэс нь одоо дахин төлөвлөх боломжтой, туршилт хийх боломжтой, хурцсаж ажиллаж боломжтой гэх мэтчлэн маш олон давуу талыг олгож идэг. Гэтэл энэ тоон ихэр чи ер нь юун дээр тулгуурж ажиллах юм бэ гэхээр нөгөө нэг сенсоруудын мэдээлэл дээр ч л тулгуурж ажиллах байхгүй. Салхи хийшээ салхилж яана гэдэг мэдээлэл байхгүй юм бол тэр чин тоон ихэр байж чадахгүй байхгүй. Тэгэхээр энэ IoT төхөөрөмжүүд буюу энэ сенсорууд интернет холбогдсон сенсорууд тоон ихрийг байгуулахад бол асар өндөр одоо шаардлагатай гэсэн үг. Симуляцийг хийхэд бүх мэдээлэл одоо мэдрэмжүүд нь хэрэгтэй. Ер нь одоо яг л IoT юм биш үү? Яг IoT чи хамгийн чухал одоо хэсэг нь байгаа гэсэн биз дээ тий. Тэгэхээр одоо тэнд гэрэл ямар байна? За ингээ
цаг агаар ямар байна, температур ямар байна, за энэ замын төгжрөл хэр их байна. Энэ бүх юм чинь ингээл камераар орж ирнэ. Эсвэл одоо тэр термостатаар орж ирнэ. Цагуурын төхөөрөмжүүдээр орж ирнэ гэх юм уу те. Тухайн хотод болж байгаа, эсвэл тухайн үйлдвэр дотор болж байгаа бүх нөхцөл байдлыг одоо энэ физикал нөхцөл бодит байдлын нөхцөл байдлуудыг бид нар энэ сенсор төхөөрөмжүүдээр л авах байхгүй. Гэтэл тэр сенсор төхөөрөмжүүд чинь интернет холбогдсон байж ич нөгөө нэг тоон ихрлүү чинь мэдээлэлээ дамжуулна. Тоон ихэр энэ дээр чинь толгуурлаад нөгөө нэг ихрийг ажилуулж ин гэсэн үг шүү дээ тий. За ингэж тоон ихэр боломжтой болдог байна. За хувийн орлого олох бол одоо нэг пассив инком гэж ярилээд байдаг. Одоо би зүгээр сууж агаад мөнгө олох. Одоо ийм ажил бас хүсчил биш үү те. Унтж яхад маань мөнгө орж идэг баамаар байна. Зүгээр хөвтөж байгаа аал мөнгө олдог баймаар байна те. За тэгвэл энэ IoT төхөөрөмжүүд бол яг энэ боломжийг бол бидэрт олгоно. За жишээлбэл өөрийн гэсэн одоо төхөөрөмжүүдийг тавьж хагаад өгөл цуглуулна. Тэр цуглуулсан өгдлүүдээ бол нэгэсэнд зарнаа гэсэн үг. За би нэг зүгээр камер тавьчих гэж бодлоо. Зүгээр л миний юм уу юуны одоо хашааны гадаа байгаа ч юм уу эсвэл одоо энэ гэрийн гадаа байж байгаа хяналтын одоо энэ аюулгүй байдлын камер байлаа гэж тэл тоо. Тэгмэл би өөрийнхөө аюулгүй байдлыг хангах чинь. За дээрээс нь тэр чинь годомжлого гарсан камера зүгээр мэдээлэл зарчих واخгүй. Гэтэл тэр годомжин зар чинь одоо ингээ машинууд явж байгаа хүмүүс явж байгаа энэ мэдээллийг чинь нэг тоон ихэрн ч юм уу эсвэл өөр нэгэн хиймэл оюухан сургаж байгаа нөхөр ч юм уу авах одоо үнцэнтэй зүйл واخгүй. Энэ өгдөл чинь. Тэгээ энэ стрим одоо яг real time явж байгаа энэ камерын өгдөл гэдэг бол үнцэнтэй зүйл байгаа дээ шүү дээ. Тэгэхээр би камерынхаа өгдлийг цааш нь зараад интернет холбочин гэсэн. Камераар интернет холбочин гэсэн шүү дээ. Тэгэл нэг камер чи мөнгө болоо гэж байгаа байхгүй. Өөрийнхөө гаргаж ирсэн өгдлийг зүгээр ингээ зараал байж гэсэн. Тэгээд ингээ дансруу чи мөнгө орж ирээ сайхан. Унтчихсэн ч гэсэн тэр чин камер чин биччихэл байна. Эсвэл одоо аяллаар яваад өгсөн ань чин биччихэл байна. Тэгээд дээрэс нь те хулгаач яваад өнгөрөх юм бол энэ хулгаач гэдэг өөр чи мэдэгдэнэ. Ийм хөрхөн те IoT төхөөрөмж чадвал ийм хөрхөн. За одоо жишээл юу гэдэг хяналтын камер бол ингээ сая ярьчлаа. Машины хар харьцаг гэж байгаа. Одоо нөгөө бидний чин машин дээр ингээл камер байгаа шүү дээ. Энэ машины хар харьцагны мэдээлэл юунд хэрэг болдог гэхээр за яг юуны замын ачаал мачаалыг хардаг байлаа гэж үтэл л да. Гэхдээ дээрээс нь гадна нэг автомат жолоодлоготой машинуудыг сургах гэдэг энэ замын одоо зам дээр явж байгаа машинуудын хар харьцагны камерын өгдөл маш их чухал байж идэг. Тэгэхээр энэ өгдлийг бас ингэ зарж болно цаашаа. Аль хэдийн одоо ийм хидэд төслөд байж л одоо тэр хар харьцаг нь аваад тавьчих юм бол угаасаа энэгээр одоо пассив инком зүгээр машина барай явж захтал мөнгө олно гэсэн үг шүү дээ тий. Ийм гайхалтай юм. Хаана авдаг гинэ. Ийм хөнөд байгаа тий. Интернетээ сайгаад үзэхэд л байж байгаа. За энэ хэмжигч энэ төр байж байна. За яг тухайн газар нутгаар тухайн цэгт одоо тухайн газар тухайн цэгт яг миний амьдарч байгаа газар ч юм уу тий. За цаг үеийн мэдээлүүд гэж болно. Температур, салхины чиг, агаарын даралт, чийгшил, одоо хур тунцс гэдэг ч юм уу иймэрхүү мэдээлүүд ингээ байж болно. За агаарын бохирдол, усны төвшин төр хүртэл байж болно. За үер уснаас хамгаалахын тулд ус сувгийн удирдах газар чинь надаас тэр өгдлийг авч л таарна. За агаарын бохирдол гэдэг юм бол одоо тий манай удирдлагч чинь манай тоосчил тэр байна. Манай энэ утаа хэр байна гэл те энэ мэдээллийг чинь заавал тэр засгийн газар нь биш юм аа гэхэд те тэд нар бидний ингээд ханиагаад ингээд хордоод өгөх хайцсан байлаа гэсэн ард иргэд нь авна шүү дээ. Энэ хавар ийм байна, тэр хавар ийм байна гэдэг. Энэ дээр чинь бас сорилуулаад ингээд хиймэл оюуханууд энэ төр сурна морно гэдэг ч юм уу те. За хоёлаа энэний дараа болохоор гоё юм арга эрт ер нь энэ IoT гэдэг төхөөрөмж бидэрт ямар давуу тал алгад юм бэ гэдэг талаар ярив. За өнөөдрийн нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар цахим ирээдүйд хамтдаа G-Mobile компани өнөөдрийн маань нэвтрүүлгийг ивэнтдгээ ажиллаж байна. Тэгээд хязгааргүй хэрэглээ 24K урамшууллаа яг одоо зарлаад байгаа. Тэгэхээр G-Mobile-ийн дараа талбарт үйлчилгээ шинжлэгдэж хэрэглээний хязгааргүй багцуутай болсон. Хязгааргүй гэн юу гэсэн үг вэ гэхээр дата хязгааргүй, нэмэх нь одоо бүх сүлжээнд хязгааргүй ярина гэсэн үг. Ерөнхийдөө бүх юм л хязгааргүй ийм урамшууллахгүй. Тэгэхээр дараа талбарт үйлчлэгээний багцуудын ийм сонголттой болсон юм байна. Тэгэхээр дараа талбарт үйлчлэгээ шинжлэхсэнтэй холбогдуулан хязгааргүй хэрэглээний багц дээр урамшуул зарласан гэж байна. Тэгээ энэ яг ямар урамшуул вэ гэхээр хязгааргүй дата хэрэглээтэй бүх сүлжээнд хязгааргүй яриа хийх ийм 40 мянган төгрөгийн багц байсан юм байна л та. За үүнийг бол 3 сарын турш сар бүр 24 мянган төгрөг төлөөд хэрэглэх боломжтой гэж байна. 50% хэмтрэл байна шүү дээ. Тийм. Гайхалтай. Тийм. Тэгээд энэ урамшуулт хэн хамрагдах боломжтой вэ гэхээр шинэ хэрэглэгч болох урьдчилан төлбөрт үйлчилгээнээс шилжих тохиолдолд мөн дараа төлбөртийн одоо байгаа багцаа ахиулан солих боломжуудаар хязгааргүй хэрэглээтэй багцыг авах боломжтой гэсэн үг. Та бүхэн маань My G-Mobile аппликейшнаар болон G-Mobile цэгийн за үйлчилгээний салбаруудаар мөн CU-гийн бүх салбаруудаас Easy SIM дугаарыг шууд үүсгэх авах боломжтой юм байна. Урамшууллын хугацаа 6 дугаар сарын 30-ны тусдал
хугацаанд үргэлжлэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг My G-Mobile аппликейшн болон G-Mobile цаг эмээн сайтаас та бүхэн маань аваарай. Холбогдох хугацны дугаар нь 98 10 36 36 гэсэн байна. G-Mobile-ийн хэрэглэгч бол 36 36. Та бүхэн Facebook-оор нь бас G-Mobile гэдэг нэг латинаар бичээд дагчвал бас их урамшууллаа соцрохгүй те шагил маглийнхаа эзэн тодруулахад бас амар хэвдэг. Тэгээд ер нь дагчвал их зүгээрээ. За тэгээд баярлалаа. Хязгааргүй эрх чөлөөг мэдэрсэн. Сони энэ хязгааргүй гэхээр за өмнө нь бол ингээд сайхан дата мата бол ингээд хязгааргүй гэдгийг бол байх ойлгож болгосон. Хязгааргүй ярин марин гэж одоо юу гэсэн үг вэ энэ чинь? Харин байгууллага дээр аваа тавьчих уу гэдэг Монгол хүн байна. Бас ингээд те энэ хязгааргүй зүйлийг юунд ашиглаж болох вэ гэдэг те. Бас ингээд хязгааргүй ингээд ярих. За тэгээ хязгааргүй ингээд дата ашиглаж чинь гэдэг чинь те. Чи 24,000 төгрөг төлөө хязгааргүй гэдэг чинь. Тэгэхгүй бол одоо дараа талбарт толчгорч өстэй нэр 50 тууж явна шүү дээ. Нэг мэдгээд одоо хэд гарсан ч мэдэхгүй байж байгаа. Хязгааргүй гэдэг чи одоо тэр бүхэл бүтэн сарын турш тэр хүн тэр хичнээн ч одоо тэр хэрэглэнээсээ айхгүйгээр те ямар нэгэн зүйл санаа зовхгүйгээр ийм сайхан 5 дахь үе мэдрүүлэх. Тэгээ 24,000 төгрөөр өмнө 40,000 төгрөөр зардаг байсан ийм 5 дахь үеийг бид тэр 24,000 төгрөөр авна гэдэг нь тэгэхээр гайхалтай хэрэг байна. Энэ бол би одоо сард бол ингээд байсгээд миний интернет энтер ингээд нөгөө дуусаад тэгэл 12 дээр цэнгэлэл дахиад 12 дээр цэнгэлэл сард хэдэн удаа цэнгэлж байгааг үндэ мэддэг байхгүй. Юунч дуусаад байдгийн за гэдэг нь авгаас дардаг тий. Тэгэхээр энэ бол айгүй тодорхой амар юм аваас тий. Тийм ээ. Татгалцсан аргагүй санал байна. За энэ чоноо хармаг гэдэг гоё ундаагаа. Би багтаа харин нөгөө юу түүж байгаагаа ч мэдэхгүй нэг төмөр замын ойролцоо жимс түүгээ идэ явжсэн байхгүй. За тэгсэн чинь нөгөө хармаг гэж юмс. Одоо энэ дорногоо говийн нутгуудаар энэ ургадаг. Тэгсэн чинь би тэг тухайн үед нөгөө нэг хашааныхаа ахнар махнар гэдэг байгаад явжсэн. Тэгсэн чинь энэ айгүй маш сайн одоо имчилгээний хятад бас нэг айгүй өргөн хэрэгэлдэг одоо хүний дархлаа дэмжих цус шингэлэх биеэс хорт байцах гадагшуулах хавтын эсрэг үйлчлэгээтэй ийм мундаг жимсийг ямар гоё явтай. Түүж идэгддэг гэсэн бэлээ. Тэгээд энэ гоё юм бэ. Ингээд ургаж ид юм уу те. Энд чинь одоо миний санах юм бол баг энэ хятад бол бүх юмдаа хийдэг. Цайндаа хийн. Хоолндоо хийн. Тэгээ архиндаа хийн. Тийм үү. Ерөөс нь хийхгүй юм гэж аахгүй. Энд чинь тэгээ дээрэс нэг эрүүл мэндийн хөвч чинь маш тийм давуу талтайгаас гадна эрүүл мэндийн гэхээр нэг муухай гашуун байдаг. Энэ бол бүр үнэхээр уугаад амар сайхан хамттай юм. Саяста ам хатж өгөхжээ л. Сайхан сангаа тайлж байна. Айгу аятаа хамттайгаа нэг айхтар чихэрлэг мөхрлэг биш. Яг ингээд миний дуртай хамтлаа энэ яг мөн байгаа. Тийм байна. Тэгээд 150 төгрөг нь ундаа худалдаа авалт бүрийн 150-аар нь одоо энэ жимсийг хамгаалах тийм үйлс зориулах нь бас их гоё юм билэ. Оо за. За баярлаа. Баярлаа. За юу ярих чил анти ухаалаг юу ухаалаг үйлдвэрлэе. Тийм ухаалаг гэр ор ярих чилсэн шүү дээ. За энэ IoT төхөөрөмж одоо гэр орон дотор ороод ирэхээр за нөгөө нэг бодаа агшаагч маань нөгөө нэг хөрөгч маань ухаантай болоод ирэхээр яг юу хамгийн том давуу тал нь юу бидэрт мэдрэгтэй вэ гэхээр 5 дахь мэдрэгтэй. 5 дахь. Би чамдагтай нэг юм хэлэхүү. Надад ийм ухаалаг бодаа агшаач байгаа байхгүй юу? Гэхдээ тэрийг би ингээ ашигладгүй заа. Хятад аппликейшнаад тэгээд зүгээр 90 гутаа шууд нөгөө хуучин аргаараа л үздэг. Аппликейшнаар удирж болох юм уу те одоо хятад бол одоо яг чиний над яриад байгаа юм чи өдөр тутмын амьдралд ингээ айгүй лаг хөгдсөн. Шаамны хуваа өдөрч лаг болцсон. Манад яг хавтаа ингээ доголдоод уг нөгөө лаг ухаалаг юм байгаад байдаг. Тэгээд заавал биеэрээ ярьж зардагт. За яах вэ? За гэхдээ ямар ч байсан ухаалаг төхөөрөмжүүдийг бол бид нар одоохондоо яг ашиглаж эхлээгүй байж магадгүй эсвэл энэ одоо чинь ашиглах гэжсэн ингээ те бүтлгүүцсэн энэ төр байж магадгүй. Хэрвээ нэг л одоо хэрэглээнд ороод ирэх юм бол энэ бол салахын аргагүй юм одоо хэрэглээг санал болгож идэг. За ямар хэрэглээ вэ гэхээр за жишээлбэл амар амгалан байдал гэж байна. 5 дахь дотор бол мэдээж амар амгалан байдал бол ингээд хамгийн нэгдүгээрт орно шүү дээ те. За амар амгалан байдал дотор бол маш олон юм байна л да. За жишээлбэл сэтгэл төвшил гэж байна. Сэтгэл төвшил. Одоо алсын заны одоо хяналт алсын зайны удирдлах гэдэг бол энэ сэтгэл төвшлийг байхгүй болгодог. Үнэхээр төгс 5 дахь үе мэдрүүлдэг. Би гэртээ байхгүйсэн ч гэсэн гэртээ байгаа юм шиг 5 дахь үе мэдрүүлж идэг юм зүйл. Тэгэхээр үнэ. Одоо тий эндүүгээ мартцсан уу? Тий. Энэ хаалга цоожилсан байгаа. Энэ ер нь би
политикээс алгасан байгаа гэдэг ч юм уу те энэ бүх зүйл чинь. За дээрэс нь цон хонгорхой байна уу, эсвэл хүүтэн болж байна уу, халуун болж байна уу, энэ бүх зүйлийг чинь би ингээд гэрээсээ гарч явж байгаад те айл нөгөө нэг баг ажил дээр очиж явахдаа санаж манаад те хөө би тэрийг мартсан биш байгаа гэдээ очиж чадлах гэдэг ийм сэтгэл төгшил байгаад идэв штэ те. Энэ миний бол бүгдийг би зүгээр гар утас руу ороод өнөөрөө хөшгөө хаагүй юм штэ. Энэ хаалга цоожлоогүй юм цоожлчий гэл ингээд цоожлж чинь гэсэн үг те. Энэ дүү салаагүй ш. Энийг салах чи. Энэ гэрэл унтраагүй ингээл унтраач гэл унтраач. За энэ бол ингээд үнэхээр сэтгэл төвшлэг байхгүй болно. За дээрэс нь аюулгүй байдал. Тохиолын системүүд гэж байна. Алсаас эн чинь гэр дотор маань одоо юу болж чинь яаж нээж чинь гэдэг юмнуудыг бүгдийг ингээ харж чухалчтэй. Заавал ажил дээр байж захтай биш. Олон хоногор аяллаар явж захтай. За юуны төлтөнд чи интернетээр дамжиж байгаа бол олон хоног бүр ингээ гадаад мадаад явж исэн ч гэсэн те. Ингээ шууд гэр орно ингээ харчин гэсэн үг шүү дээ те. Бас л их сэтгэл төвшөөдөг л асуудалчтай эн чинь бол өөрөө. Тийм. За тэгээ ухаалаг цоож моожиг бол одоо дурдаач яах вэ? За өөр маш олон төрлийн одоо сэрлэнүүдийг санал болгож байгаа. Жишээл термостат гэдэг чинь. За алсаас мэдээж асааж болно. За жишээлбэл миний одоо лагер дээр байгаа байр маа тий. Одоо ингээд өвөл мөвл очих чийлээ гэхэд бол тэр чинь очоод ингээд нэг хідэн цаг ингээд бээрээ суугаад байгаа оронд тий. Очихын хувьд нөө термостатын асаачаал очиход ингээд улаахан гэр маань байж гэнэ гэсэн үг. Гайхалтай тий. За ингээд шүн унтчихлаа гэж бодъё тий. Тэр чинь ингээд хит халаал ингээд би ингээд шүн унтчих хахтаа ингээд бүтээд өгчихгүй тулд тий. Энд чинь бас өөрөө асгүл дээрээс нь тог мог хэмнэхийн тулд ухаалаг тий. Дээрээс нь ингээд иймэрхүү юм байж. За энэ мэтлэн ингээд аюул олон хэрэглэнүүдийг санал болгож. За гэрэлтүүлэг байна. Гэрэлтүүлгээ би орон дээрээ сууж байгаа айлсгууд ажилласаа тий. Ингээд за тэр цумаа гэрт чи одоо амтан амьдэрдэг байхан болон гэрэл мэрлийг асаах масах гэдэг асуудал бас байж болно шүү дээ тий. Хүүхэд шуухт байдаг ч юм уу тиймэрхүү асуудлуудаар. За дээрэс нь ухаалаг тоос сорогч байна, ухаалаг спикер байна. За спикертэйг бол одоо сүүлийн үед бол хүмүүс их ярьдаг боллоо тий. За тэр нөгөө нэг гэрлийн унтраач гэдэг би заавал аппликейшн руу ороод авах шаардлага байхгүй. Гэрэл унтраагаараа, гэрэл асаагаараа би 0 орлоо гэдэг ч юм уу тий. За одолчинд бол баг 0-ийн ус татаараа, хүшиг хаагаараа, хүшиг нээгээрээ гэдэг ингээд бүгдээр нь voice activated гэж нэрлэдэг те. Ерөөсөө нь химэл оюу ухаанаар ингээд ядсан. Amazon Alexa, нөгөө Apple HomePod, Google Home гэдэг ингээд энэ бүх ухаалаг төхөөрөмжүүд чинь саний нөгөө IoT төхөөрөмжүүдтэй чинь энэ интернетээр дамжуулаад бүгдэндээ харьцчихна гэсэн үг байхгүй. Бүгдээр ингээд ухаалагаар өдөрчнө гэсэн үг. За энэ хөрөгч мөрөгч за энийг одоо бүр ингээд за ажилласаа ингээд харих цамдаа болохоор шүү дээ те. Би байж та хөрөгчийн дотор нэр юу байгаа вэ гэж шууд утсаас арчна. За тэнгуүтэй те дэлгүүр ороод энэ байхгүй юм шиг заандаг авчи за сүү авчи гэд одсон чинь өөдх нь өөдөөсөн те таны сүүний хугацаа дууссан байна гэд ингээд те хэлжүүлээ те би бол ингээл за тэгвэл очоод энийг гаргаа хийчих юм байна энэ шинээр сүү авчи гэд иймэрхүү юмнууд хийх боломжтой альсгүй нөгөө нэг интернет холбогдсон дээрээс нь химэл оюу ухаантай хөрөгч юм чинь те энэ хөрөгчин дотор байгаа орцнуудаар ийм хоол хийх боломжтой байна гэдгээр л санал болгож олно гэдэг ч юм уу ийм гайхалтай хэрэглэнүүдийг бол бидэрт санал болгоно за мэдээж эрчим хүчний хэмнэлтийг санал болгож болно. Ухаалаг тоолоор байж болно. Тэ хямдхан хэрэглээ айлсгүй эрчим хүчийг би эргүүлээ зарж марчиж болно шүү дээ. Ухаантай тоолоортой юм чинь. Ухаантай тоолоор нь интернет холбогдсон IoT болцсон байж гэн гэсэн үг шүү дээ, тэ. За нэг иймэрхүү. За ухаалаг үйлдвэрлэл бол яг саний нэг дижитал twin интернеттэй холбогдоод тоног төхөөрөмжүүд нь одоо засвар сайжруулалтуудаа хүртэл онлайнаар би ингээд нэг жоохон муутах гэдэг шүү. Бусад статистикаас харахад бол ингээд тэд хоног ажиллаад бидний тос ингээд дуусчдаг шүү энэ гэдэг ч юм уу те тэр юм иргаадаа гэж удирдлагатай интернетээрээ дамжуулаад мэдэгдчихдэг. Тэрийг урьдчилаад засварлцдаг. Энүүгээр бол ингээд цаг хугацаа алддаггүй ч юм уу те осол аваар гаргадаггүй иймэрхүү. За тэгээд роботууд нь хоорондоо одоо жишээлбэл тэрэнд зөөвөрлж байгаа айлсгүй ингээд үйлдвэрийн жижиг сажиг роботууд нь хоорондоо ингээд холбогдоод ингээд бүх асуудлуудаа миний шаардлагагүйгээр интернетээр дамжуулаад хэмэл оюу ухаануудаар дамжуулаад клауд компьютероор дамжуулаад энэ үйлдвэрлэлийн автоматжуулалт, үйлдвэрлэлийн ухаалаг байдал, үйлдвэрлэлийн оптимизац сайжруулалт гэдэг юмыг бол энэ IoT гэдэг төхөөрөмжүүд бол ингээ бүрэн хангах боломжтой юм зүйл гэж хэлдэг. За энэ ухаалаг үйлдвэрлэл дотор бол мэдээж үдэ аж ахуй орчин, цаг уур хөрсний хяналт, туслага, дижил мэжэлгээд бүх юмнуудыг чинь нөгөө сенсорууд чинь мэдрээд тэгээ энэ нь дуусч जैन нөгөө нэг өвсөө авчраач нөө малчин өлбөрж өглөөч тэ гэдэг ч юм уу те. Альсгүл за энэ усын нэг жоохон шахаад өгчээ гэдэг ч юм уу. Алсаас би ингээ тань мөн усалцдаг ч юм уу те. Альсгүл нөө ургамлаа усалцдаг иймэрхүү хэрэглээнүүдийг мэдээж санал болгож байна. За энэ нийлүүлэлтийн сүлжээ гэдэг бол мэдээж маш том одоо IoT гэж ярихаар хамгийн түрүүнд яригддаг зүйл одоо юм нэлийн жоохон сүүлд ярьчлаа. Энэ хүнс эм вакцин энтер гэдэг юмнуудын тээвэрлэлтийн энэ асуудлууд байж байгаа. За энэ тээвэрлэлийн асуудал юу байдаг вэ? За тээвэрлж явах явцад байршил нь хаана байсан? Одоо тэр чи яг хаана вэ? Нэг хулгайч аваад явчихгүй тулд те яг хаана вэ гэдгийг одоо тандах хэрэгтэй. Халж өрөхгүй байгаа юмас тандж штэ. Цаг хугацаа.
За цаг хугацаа хизээ гарсан. Тэгээд жир чинь мууддаг хүн сууж амдаггүй вакцин энэ чинь тий. За дээрэс нь температур гэдэг аягүй чухал. Одоо жишээлбэл саяны нэг ковидын вакцин гэдэг бол ийм хүүтэнд байх хэвээр. Тэр хүүтэн нэг чүх гээл алдагдаад буцаад ингээд орох хооронд л одоо муутчдаг ч юм уу. Одоо ер нь мах ч гэсэн л тийм биз дээ тий. Ингээ тээвэрлэлтийн явцад нэг жоохон гисэл ингээд хөлтөхөд бол бид нар мэдэхгүйгээр идчих гээд байгаа байхгүй тий. Гэтэл эний чинь нөгөө нэг IoT төхөөрөмж чинь тасралтгүй интернетээр температурын мэдээллүүдийг явуулж байгаа болохоор тэр дундаас би хадгалтын нөхцөл горим алдагдсан үгүй юу, хугацаанд дууссан үгүй юу, яг хаагур зөв газараар явж байгаад ирсэн үгүй бүх юм харчиж чадна гэсэн үг байхгүй. Харин тий одоо нэг каргоны газар миний захиалсан энэ вакциныг авчрангуудаа за яг зүү зөксөөр нь ингээд тээвэрлээд ирсэн гэвэл тэр хүнд яаж итгэх вэ тий. Өө тэгсэн үү? Датагаа үзүүлчих гээ тий. Яг нэг тий тэр чинь чи чам дата нугасаа байж байгаа. Тийм болохоор угаасаа тий тэр хүнтэй чи юу шахахгүй гэсэн тий. За тэгээд энэ за чигшил мэдээж ээж болно, даралт ээж болно, дөргилт гэдэг юм бас мэдэрч болно. Жишээлбэл ийм унаад хагарчдаг, альсгүй унахаараа ингээд нөгөө нэг унж болохгүй юм эмзэг зүйлүүд ээж болно шүү дээ, тий. Одоо жишээл хүний эргэтэн байж болно. Одоо тий ингээд алсын зайд ингээд өөр нэг хүний эргэтнийг тээвэрлж илаа гэж бодоход тэр чинь унахчих юм бол тэр чинь ямар хэрэг байх вэ тий. Тэгэхээр энэ дөргилт мөргөлт мэдэрдэг сенсорууд хүртэл ингээд интернетээр байнга ингээд тий дөргигчлоо гэдэг юм бол нөгөө нэг хүн чинь интернетээр авч өө энэ бараа хөвтлээ ичлаа гэж мэднэ гэсэн үг шүү дээ тий. За нэг иймэрхүү. За энэ посын машин интернет борлуулалтаа бүгдээр ингэ пос чи өөрөө интернет толбогдсон байж байгаа борлуулалтаа бүгдийг мэдчихнэ. Тэнгүүтээ агуулгын удирдлага чинь бас ингэ те энэ агуулгад тэдэн ширэг бараа байна. Энэ агуулга руу тэдийг нь явууллаа. Пос дээр тэдэн зарагдсан байгаа болохоор энийг тийш нь явуулахгүй болохгүй гэсэн ухаалаг удирдлага, ухаалаг агуулга удирдлагын систем, ухаалгын барааны таталт маталт гэдэг юмнууд бол бүгдээрээ зөвхөн IoT гэдэг төхөөрөмжүүдээр л боломжтой гэсэн үг. За хоёулаа хурдлахгүй болохгүй. Минь за ухаалаг хотыг гэрээ. За тоон ихэр мэхэргээ түрүүн баахан ярьсан. За замын хөдөлгөөний зохицуулалт энэ төр гэдгийг бол одоо машинууд нь өөрсдөө IoT төхөөрөмжүүлж чинь гэсэн үг. Машинууд бол өөрсдөө уг нь бол орчноо мэдрээ явж байгаа шүү дээ. Баахан камер байгаа, баахан сенсор байж байгаа. Энэ бүх сенсорууд чинь, энэ бүх камерууд чинь хоорондоо мэдээлэл солилцоод одоо нөгөө нэг тоон ихэр лугаач явуул чинь хоорондоо ч ингээд мэдээлэл солилцоод энэ жоохон мантай байна. Тэнд зам эвдэрсэн байна. Өө тэнцтэй дүүрэн төгжөө байна гэдэг энэ бүх мэдээллүүдийг одоо ингээд интернетээр дамжуулаад хоорондоо солилцоод ухаалгаар map биш бүх машин мэдэрч болсон. Харин тийм яг үнэ тий машин ч өөрөө одоо мэдрэгч IoT төхөөрөмж болчихж байгаа байхгүй юу. За ингээд ухаалаг дид бүтцээж болно ус цахилгаан хог хаягдлын дээр бохир мөхрийг шийддэг тий. За агаарын бохирын хяналт одоо түрүүний нөө хэлсэн шүү дээ. Мөнгө болж олноо гэдэг тий. Агаарын бохирдлын хяналтыг одоо би хийгээд одоо би чинь гинт гэл шүн усал энэ ямар муухай энэ юу цонхоор орж ирээд байна гэл нөө интернет руу орсон чинь тий. Наа тавьд чинь юм сонин юм хүүхэр алдагдсан байна гэдэг ч юм уу те ийм хүмүүдийг бол бид нар мэдэх боломжтой болж байна. За автомат шалгуулагтай машины тухай ярих хэвээр. Замын ачаалаа саний аваар усл замын үзэг тохирчим очин бүгдээрнгийн хооронд хаваалтчихна. За алсын хяналт удирдлагыг одоо хэрэгжүүлэх боломжтой. За хөдөлгүүрийн температурыг би хянаж болно. Одоо машин бол өөрөө хөрхөө бас интернет холбогдсон гэх нөхөр байж байгаа шүү дээ тий. За хөдөлгүүр нь ямар температуртай байна. За автоматар ажиллуулж болно. Шүн мөн энэ төр өөртөө шүн босоод юм уу эсвэл өөр автоматар ч юм уу өөрөөрөө халаачдаг. Одоо Монголд дулаан гаражгүй мань мэт. Орчинд бол тэр асар хүүтэн шүн болдог тий. Өвөл мөвлөд энэ минь бол одоо гэрээсээ гарахаа өмнө ингээ халаач малаачдаг ч юм уу машина орчлоо халаачдаг байхын тулд би ингээ тэр хичнээн том олон хамны дотор байсан гэсэн одоо угаасаа нэг дохиол хөрөхгүй байсан газар байсан гэсэн интернетд орж л байх юм бол ингээ болчихно гэсэн үг байхгүй. За ухаалаг гэртэйгээ холбогдоод гаражийн хаалга машин мэдсэн гэдэг машина таниад онгоож умгаадаг гараж бараасан ийм энэ төр байх юм болоос их хөрх. За эрүүл мэндийн салбарыг бас ярих хэрэгтэй. Эрүүл мэнд. За IOMT гэдэг. The Internet of Medical Things гэж. Эрүүл мэндийн салбарын зүйлсийн интернет гэх юм үү. Тий. За энд бол айгүй олон юм орж байгаа юм л да. За нөө им тангаас орж байгаа. Им танг нөө түрүүний вакцин гэдэг хөргөлтийн сүлжээний асуудал гоодсон шүү дээ. Нийлүүлэлтийн сүлжээний асуудал. За энэ дээр нэмэх нь одоо ухаалаг цаг богов чинтергээ зүйдэг өмсдөг төхөөрөмжүүд байна. Суулгадаг имплантууд байна. За одоо өвчтний зүрхний цохилт мохилт энэ тэрийг ингэж хяндаг одоо хүчил төрөгчийн хэмжээ цусан дах чихэр мэхэр халуун малууны хэмждэг ийм одоо интернет толбогдсон ийм зүүдэг альсгул имплант төхөөрөмжүүд байж байгаа байхгүй. За зүрхэн дотор чинь зүрхний чинь имлийг гээд хараад үйж идэг. Тэгсэн тэрийг шууд интернетээр эмчлүүч нь цацдаг ийм IoT төхөөрөмжүүд байж болно. Ийм байх юм бол одоо хүний маш олон мэдээж
амь насыг аварна гэсэн үг шүү дээ, тий. За тэгээд өвчтнийг одоо алсаас мэдээж хянж болно. Одоо эмчин. За айлсгүй одоо шинж тэмдгүүдийн тандаж болно. За энэ нөхөр одоо таталт өгөхгүй байх гэдэг ч юм уу, тий. За чихрийн шижнэтэй даралт нэгсдэг, зүрхний одоо хинэн алдагддаг иймэрхүү өвчтнүүд байх юм бол их аюулгүй байдлыг одоо ингээ хангах real time мониторинг хийх энэ төр боломжтой болж байгаа. За унаж татдаг өндөр настай айлсгүй зөнөлттэй одоо оюун ухааны хомсдолтой иймэрхүү хүмүүс ээж болно шүү дээ, тий. Тиймэрхүү байх юм бол одоо биеийн байдал одоо газар онцсон уугүй юу? Эсвэл одоо тэр юм мөрөгчлөө гэдэг иймэрхүү мэдээлэлүүд шууд real time-аар явуулах боломжтой. Тэд нар чи өөрсдөө төөрөө алга болчихно. Байршлагын мэдээллийг энэ дээр өгж болно шүү дээ. Манайд маш их гардаг шүү дээ. Өөрийгөө илэрхийлэх чадваргүй алга болсон гэж би байнга. Тэгэхээр ийм хүмүүст бол одоо энэ IoT төхөөрөмжүүд чинь маш их хэрэг болох нь байна. За ухаалаг им гэж байдаг. Энэ аюул тийм сонирхолтой. Smart capsule гэдэг. Одоо пил гэдэг юм, тий. Энэ болохоор жижигхэн капсултай IoT төхөөрөмж бид нар өөрсдөө залхиж чинь. За тэгээд энэ нөхөр болохоор юу гэхээр бидний одоо ходоодон дотор байдаг гэсэн үү, гидсэн доторх байдаг гэсэн үү мэдээллийг бас эмчрүү ингээд явуулж байгаас гадна одоо тэр миний бие дотор явж байгаа өөрчлөлтөөс шалтгаалаад тэр дотор им одоо хөрөх систем. Одоо жишээл дотроо им байлгаж байгаа тэр имээ гадагшлуулдаг ч юм уу, те хэрэгтэй үед нь гадагшлуулдаг иймэрхүү асуудлуудыг бас ингэж хариуцж авч байгаа боломжтой. IoT жижигхэн ийм капслууд ийм хөргөгч юм биш. Тийм ийм хөргөгч. Тийм имийн хөргөлт байхгүй тийм хэрэгтэй газар нь очиж задлж игдэг нэг иймэрхүү. За ингээд эцэг эхийн хяналтын тухай бас аль тэрэ түрүү нөгөө нэг ийм унж татдаг өндөр настай зөнөлттэй хүмүүст гэдэг шиг энэ ерөөсөө хэрэглэж байгаа хүүхдийн за энэ ухаалаг гар утас хийж болно, ухаалаг зурагт хийж болно, ухаалаг одоо спикер нээж болно, ухаалаг буугаач, ухаалаг тоглоом энэ төргийн гарсан юм билээ шүү дээ. Ухаалаг камер энэ төр гэдэг юмнууд байж байгаа. Хүүхдийн өрөө энэ төр хяндаг. За энэ бүх юмнуудаар дамжуулаад хүүхдийн байршлыг тандах, интернет хэрэглээг нь хяндаг. За дээрэс нь дэлгэцийн цагийн хязгаарладаг. Иймэрхүү боломжуудыг бол IoT энэ санийн төхөөрөмжүүд бол эцгийн хяналт тавихад боломжтой гэсэн. За эцэст нь хоёулаа нэг ганц юм яриад дуусгах нь бол тэр энэ аюулгүй байдал буюу энэ IoT гэдэг төхөөрөмж чинь хамгийн том сул тал нь аюулгүй байдал гэж байгаа. За ер нь бол ингэж ярьдаг. Хамгийн аюулгүй зам бол ерөөсөө интернетээс нь салгаад тэгээд тогноос нь салгачих явдал одоо хамгийн аюулгүй гэдэг. Ямар нэгэн зүйл асчил байх юм бол за дээрэс нь интернетээ залгагдсан байх юм бол интернет залгадна гэж өөрөө компьютер болно гэсэн үг байхгүй. Компьютер үежж л бид нар интернет холбогдно. Тэгэхээр тэр бүх зүйл, тэр бүх бодаагч, тэр бүх одоо хөрөгч бүгдээр компьютертэй гэсэн үг байхгүй. Тэгээ компьютер үежж интернет холбогдох юм бол эн чинь компьютер байх тусмаа одоо хакерд болох боломжтой. Чи ийм бүх зүйл компьютер. Одоо бүх зүйлийн интернет дотор бол бүх зүйл компьютер. Тэгээд нэмэх нь бүх компьютерийг хакердэж болно. Тэнцүү бүх зүйлийг хактаж болно болчихж байгаа. Нэгсэндээ одоо миний хаалгыг хакертаж болох нь байна. Одоо миний хөрөгчийг хактах нь байна. Миний телевизийг хактаа тэр телевизээр гарч байгаа камерын өгдлийг авах нь байна. Микрофоны өгдлийг авах нь байна. Миний гар утсыг хактаж болох тийм. Уурт болж алах гэдэг байгаа байхгүй юу? Политик асаагаа. Оо яг үнэн тийм. Альсгүй өөр нэг мангар төхөөрөмжөөр нь дамжиж оронгуудаа нөгөө нэг voice activated гэдэг байгаа шүү дээ ярьдаг те камерыг асаано гэд тэргүүр нь хилүүлчихгүй телевизэр чинь шууд асангуудаа камерыг нь асаагаад нөгөө нэг фидийг чинь өгчих واخгүй те энэ мэтлэн нөгөө нэг юмнууд чинь ухаантай болгоцсмаа за дээрэс нь өшөө нөгөө нэг юм хямдхан энэ төр юмнууд айгүй их болчиход байна шүү дээ те бид нар гэр дотор баахан л ухаалаг төхөөрөмжүүд аваад тавьсан ихэнхдээ би нөгөө мөнгөндөө татаа хямдхан болж байгаад хактуулах боломж нь одоо хакерууд хурж ирээд ингээ эвдлэх боломж нь илүү өндөр болчихдаг ч юм уу ингээд миний аюулгүй байдал улам одоо ингэж багсаад байгаа. Энэ осолтой болоод байна шүү дээ, тий. Дээрээс нь шөө би өөрөө асуудал болоод байдаг. Одоо энэ хүмүүс нь өөрсдөө энэ хэрэглэгч нь өөрөө аюулгүй байдлаа мэддгөө одоо аюулгүй байдлын мэдлэгийн сул болохоор энэ үйлдвэрлэлийн нууц үг одоо үйлдвэрээс ирсэн нууц үг гэж байгаад байдаг шүү дээ. Админ гэдэг. Тэр мэрийг солихгүй энэ төр ашиглаж байдаг. Аюул хэлбархан нууц үг төр өгчдөг. Тий. Альсгүйлийн апдейт татаж авч хийдгүү энэ ч юм уу те апдейт гараад ирлээ тэрийг татаж авч хийдэг ч гоо залхуурдаг ч юм уу ингээ хайчдаг болох юм бол эн чинь бас л өгөөш болчих гэсэн үг байхгүй. За тэгээ ерөөсөө камер микрофон ч одоо ихэнх л том Закерберг мэрэг ч ингээл лаптопныхаа энэ ингээд камер мэрэг хаацсан байж идэв шүү дээ те. Тийм болохоор ерөөсөө энэ IoT гэдэг зүйлүүд бол бас нөгөө талаасаа энэ хакеруудын нүд гарч ихнүүд орж ирээд байна гэсэн манай гэр оронлоо. Тийм болохоор энэ талаасаа аюулгүй байдлаасаа одоо өгдлийн эмзэг байдлаасаа за түрүүний өвчтнүүдийг би дурдсан те. За энэ өвчтнүүд гэж бодон за энэ эцэг эхийн хяналтанд байж байгаа хүүхдүүд байж энэ хүмүүсийн чинь тэр одоо тий хувийн мэдээлэл эмзэг байдал гэдэг юм чинь айгүй тийм хурцаар тавигдчих эхэлж байгаа байхгүй. Эцэг их маань намайг хянаад байдаг, хаагуур явж байгааг мэдээд байдаг. Энд чинь бас өөрөө айгүй тийм эмзэг зүйл байхгүй тий. Зөв буруу юу тий. Яг зөв буруу юу тий. Энэ мэтлэн асуудлуудыг бол мэдээж дагуулж идэг. Гэхдээ ирээдүйд бол бидний бүх төхөөрөмжүүд
одоо хүссэн хүсээгүй ухаантай болох юм байна. Энэ гэр орон чинь нөгөө нэг эйр кондишнер гэсэн гэрэл өгсөн розетик хүртэл ингээд ухаантай болоод алсаас удирдах болдог те. Одоо жишээл би эндүгөө залгаа өргөцсөн розетик бол эндүү нь ухаантай биш юм а гэхэд розетик нь ухаантай байх юм бол ад юм уу розетикээр дамжуулаад интернетээр эндүг унтраа галчиж байгаа байхгүй те. Ингээл нөгөө нэг амар амгалан байдал нөгөө нэг тавтах гэдэг юм чинь бий болж шүү дээ те. Гэх мэтлэн бидний амьдрал бол одоо ирээдүйд интернетийг бол ерөөсөө бид нар биш. Компьютерууд, төхөөрөмжүүд, энэ роботууд, хиймэл оюугаанууд хэрэгэлдэг болох нэ. Бид нар нөгөө өдөр тутамдаа дотор нь амьдарч байгаа хэрнээ яг юун дотор амьдраад байгаа, олон улсаараа юу гэж нэрлсэн, ямар учиртай гэдгийг ерөөсөө мэдэхгүй ингээ амьдарч идэгтэй. Тэгээд хасаа маань энэ бүгдийг маш гоё нарийн ингэж тайлбарлаж өгч байгаад баярлалаа. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар E-Mart болон Захин Мэргэдүүд хамтдаа G-Mobile маань ивентдгээ ажиллаа. Нэвтрүүлгийн ТV, Одондөр радио 107 болон 83.3 гэсэн хос төлгөөнөөр та бүхэндээ хүрлээ. Хамтдаа үзэг сонсогч болон хасаадаа их баярлалаа. Дараагийн дугаараар эргэж уулзъя. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.